Орой өдрөг үзэгчдээ сайхан амарсаж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийнхөө мягмар гарагийн дугаарыг эхэлж байна. Олон нийтийн радио телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж сонсогч үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэх буй хөгжин цэнгэх хөтөлбөр нэвтрүүлэг бэлтгэх нийтийн хүртэл болгоход оршино. Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаад 10 жилийн хугацаа өнгөрчээ. Улс төрийн болоод арилжааны сонирхлоос хараат ус байхаа ардчлалын үнэт зүйлийг дээдлэх гэх зэрэг олон хүчин зүйл Монголд олон нийтийн радио телевизийг бий болгосон байдаг. Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдсны 10 жилийг тохиолдуулан өнөөдөр төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Олон нийтийн статуст шилжихээс өмнө үндэсний телевиз радио төрийн мэдээлэлд 38 жил ажиллажээ. 1990 оны улс төрийн үлсгэлэнгийн нэг шаардлага нь радио телевизийг либералчлах тухай байсан гэдгээ. Түүнээс 15 жилийн дараа олон нийтийн радио телевиз хуультай болж үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэхээс гадна Монгол орныг дэлхийд сурталчлах телевиз радио эргэцэн хувьд бий болж хараат бус байх, бодит мэдээлэл олж авах, иргэний эрхийг хүндэтгэх гэсэн зарчмуудыг тусгаж өгчээ. Олон нийтийн төлөөллөөс бүрдсэн үндэсний зөвлөл байгуулсан нь тухайн үедээ шин соёл байлаа. Зах зээлийн эдийн засаг бол хувийн өмч давамгайлсан эдийн засаг гэдэг. Аль бодохоор хувийн өмч рүү оруулах гэж байдаг. Гэтэл хувийн өмч рүү нэг оруулж болохгүй нэг бодлогын шинжтэй хөгжингүй орнуудын хэрэгжүүлж ирсэнийг туршлага бол энэ хамгийн том олон нийтийн радио телевизийг олон нийтийн хэлбэрээр нь авч явж бусад арилжааныхаа телевизүүдийг хөгжүүлж байх бодлогыг хуульчилж өгсөн байдаг. Тэгэхээр энэ бодлого руу явхад түүхэн түлхэц хийж өгсөн. Харин одоо олон нийтийн радио телевизийн хууль батлагдсанаас хойш 10 жилийн дараа тулгарсан бэрхшээл шийдэх асуудлаа хэлэлцлээ. Эхлээд санхүүгийн бие даасан байдал, ЮНЕСКОгийн зөвлөмжөнд санхүүгийн нэг их үүсвэрийн давамгайлал байж болохгүй гэж зааж өгсөн ч тусгаж хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл улс төрчид олон нийтийн радио телевизийн санхүүгийн дэмжлэгийг үзмжээрээ шийддэг болсны нэг жишээ 2015 оны төсөв юм а. Энэ жил төсвийг 50% тансна нь эдийн засгийн хэмнэлт гэхээсээ илүү улс төрчдийн нөлөө байсан гэдгийг хэлэлцүүлэхт оролцогчид онцоллоо. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлын хувьд санхүүгийн олон талын их үүсвэрийг төрийн дэмжлэг түүнээс гадна одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд дэх ивент тэтгэлэг хандив буюу тухайн телевизийн программыг хандиваар дэмжвэл татвараас чөлөөлдөг шинэ тогтолцоо. За бас программын худалдаа нэвтрүүлэг бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах гэж тодорхойлж байгаагаа танилцуулсан юм а. Бид нар өнөөдөр яг үйлдвэрийн конвейер гэж бодох юм бол маш чанартай бүтээгдэхүүнүүдийг хийгээд ингээд лаазлаад архивлал тэр харанхуй өрөөнд хийчихэж байгаа. Бусад телевизүүдэд заавал манайх шиг адилхан том бааз суурьтай болох гэж хүн хүчээ нэмэх юм уу том байшин хайх шаардлагагүйгээр манай контентийг худалдаж аваад дахин одоо дамжуулдаг ийм соёлыг сэтгэхүйг суулгах одоо нөгөө хамтран ажиллаж байгаа нэг зах зээл дээр хамтран ажиллаж байгаа энэ улсуудаа ойлгуулах энэ ажлыг бол бид нар алхам тутамдаа бас хийх ёстой маа. Бид нар бол өрсөлдөгчд биш. Энэ шинээр бий болж байгаа санхүүжилтийн их үүсвэрүүдийг хөгжүүлэхтэй холбоотойгоор бид нар цаашдаа ямар бодлого баримтлах юм бэ гэж. Энэ үндэсний телевиз радиогаар үндэсний телевиз радиод бүртгэлтэй тэндээс цалин авдаг хүмүүсийн юм гардаг сувг гэж болохгүй юм. Яг саяын тэр программын худалдаатай холбоотойгоор бид нар бас үндэсний шилдэг контентийг худалдаж авч гаргадаг байж болно. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бүтээгдэхүүнээ борлуулдаг байхын тулд үндэсний контент үйлдвэрлэлийн тэргүүлэх байх зорилт тавьж байна. За мөн шилдэг бүтээлүүдийг худалдан авахч байна. Оюуны бүтээл зохиогчийн эрхтэй байх ёстой. Бүтээлийн борлуулалтаас зохиогч нь тодорхой хувиа авдаг байх ёстой гэсэн дэлхийн жишгт ойртохыг зорж байгаа юм а. Хэлэлцүүлэгт оролцогчдын онцолсон дараагийн сэдэв бол Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл байлаа. Манайд 6000 орчим төрийн бус байгууллага хууль зүйн яамд бүртгэлтэй байдаг. Эдгээр төрийн бус байгууллагуудын нэрээр үндэсний зөвлөлийн гишүүд орж ирдэг ч гэсэн намын харьяалал нь заавал дагалдаж явсаар байгаа юм а. Үндэсний зөвлөлийн гишүүд бол хэрвээ улс төрийн намын харьяалалтай байсан бол хуулиараа төдийлцэх ёстой. Хэрвээ таны үйлдэл бодол тухайн намын үйл ажиллагааг дэмжлэх ч гэсэн яг та өөрийнхөө эрхэлж байгаа үйл ажиллагаан дээр тэр үйлдэл бодлоо шингээхгүй байх юм бол та олон нийтийн радио телевизэд одоо ажиллах эрхээ өөртөө нээж өгч гэнэ гэсэн үг. Яг тэр нэг олон нийтийн эрхээс нийцэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр бол та
чадж байна л гэсэн үг. Энэ чиглэлд анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь бол ямар төрлийн бүс байгуулах тийм ээ. Ямар хүнийг, ямар одоо мэрэгжил чадвартай, намтартай, түүхтэй одоо ийм хүнийг олон нийтийг төлөөлүүлж энд гаргах гэдэг юм бэ гэдэг нь ил тод биш. Тэгэхээр манайд бол ингээд төрийн бүс байгууллагууд харахад төрийн бүс байгууллага бас янз бүр л байгаа шүү дээ. Зарим нь бол бид нар одоо халаасны төрийн бүс байгууллага гэж нэрлэдэг тийм ээ. Одоо их хурлын гишүүдийн ч юм уу улс төрчтэй одоо өөрсдийнх нь байгуулсан ч байгууллага байж байна. Олон нийтийн радио телевизийн хууль батлагдсанаас хойш 10 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй үлдсэн нэг зүйл бол сар бүр айл өрхөөс авдаг телевизийн хураамж. Тухайн үед $1-той тэнцэх хэмжээний буюу 1100 төгрөгөөр тогтсон хураамж нэг ч удаа өөрчлөгдөөгүй өдий хүрсэн. Санхүүгийн бие даасан байдлаа сайжруулахын тулд хураамжийн хэмжээнд тодорхой өөрчлөлт оруулах саналыг үндэсний зөвлөл засгийн газарт оруулж болно гэдэг санал ч өнөөдөр гарсан юм. За олон нийтийн радио телевиз өнөөдөр тулгамдсан бэрхшээл асуудлаа шийдэж байж цааш явна. Хөгжлийн дараагийн жилүүдэд илүү олон нийтийн болж төлөвшнө. Тийм учраас засах өөрчлөх асуудлууд багагүй байгааг хилцүүлэхт оролцогчид инхүү дүгнсэн юм а. Олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрыг бүлээн авах нэвтрүүлэг станц, кабелийн телевизийн шугамтай хэсгээс үл хамааран айл өрхөд болон байгууллага аж ахуйн нэгжид радио бүлээн авагч телевизээр тус бүрээр тооцсон ногдуулна. 2020 он гэхэд манай улсын эрчим хүчний хэрэглээ 2000 мегаватт болно гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Энэ хэрэгцээг хангахын тулд наад зах нь 1400 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ их үүсвэрүүдийг нэмж барих шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар 1000 мегаваттын эрчим хүчийг бид дотооддон үйлдвэрлэж байгаа хэдий ч үүний 70%-ийг нь ганц цахилгаан станц дангаараа хангаж байгаа юм а. Тиймээс бэлэн болчихсон амгалангийн станцаа ашиглах, нэмж барих, сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрийг буюу нар салхи усан цахилгаан станцуудыг байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт эрчим хүчний салбарт шаардлагатай байгааг энэ салбарынхан онцолж байна. Амгалангийн станцыг оны өмнө хүлээж авсан одоо туршилтын шатандаа явж байгаа. 5 дугаар сараас эхлээд бүрэн хэмжээнд нь ашиглаж эхэлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын зүүн бүсийн жижиг уурын зуухнуудыг ашиглалтаас гаргаж нэгдсэн нэг системтэй болох юм а. Мөн усан цахилгаан станцуудад туршиглан баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг зохицуулна. Хамгийн түрүүнд эгийн голын станцыг байгуулах төлөвлөгөөг эрчим хүчний яамнаас гаргажээ. Монгол улс оргил ачааллынхаа үед цахилгааныхаа 20%-ийг хоёр хөршөөс импортлдог. Энэ хараат байдлаас салахын тулд 5 дугаар цахилгаан станцыг байгуулах ажил хамгийн чухал болоод байна. Хөрөнгө оруулалтыг нийт дүнгээр наваад үзэхээр бол цахилгаан дээр 25, цахилгаан дамжуулах шугам дээр, дулааны дамжуулах шугам дээр 70, төмөр зам дээр 17, ус хангамж дээр 15, нийт 127 тэрбум төгрөгийн их үүсвэр шаардлагатай гэсэн ийм урьдчилсан байдлаар гаргасан дүн байж байгаа. Зөвхөн 1 жилийн хугацаанд 3 удаа үнэ нэмсэн гэх шүүмжлэл дагуулад байгаа. Эрчим хүчний салбар 1 кВт цаг тутамдаа 22 төгрөгийн алдагдал хүлээдэг. Тодруулбал 144 төгрөгийн өртөгтэй цахилгааныг 122 төгрөгөөр хэрэглэгчдэд нийлүүлж байна. Бид хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрсний уурхаагаа түшиглэн цахилгаан станцууд байгуулах шаардлагатай. Учир нь зөвхөн нэг цахилгаан станц хоногт 120-оос 140 вагон нүүрс шатаадаг байна. Эрчим хүчний үнийг бол энэ засгийн газар оролцдог шүү дээ. Бие даасан хараат бус байгууллага, эрчим хүчний зохицуулах хороо гэж байгууллага, эрчим хүчний салбарын үн тарифыг тогтоодог ийм байгууллага байдаг. Энэ байгууллага сая 12 сарын 5-наас үн тариф тодорхой өөрчлөлт оруулсан. За удаан хугацаанд бас өөрчлөлт оруулахгүй мэдээ удаж жагаад саяны өөрчлөлтийг оруулсан байгаа. За мөн л адилхан одоо бид дулааныхаа, цахилгааныхаа нэгж өртгийг хямдруулах гэвэл одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудынхаа өртгөн шинжилгээг хийх ёстой. Өндөр өвчин чадалтай шинэ их үүсвэртэй болох ёстой. Ингэж энэ цагтл одоо араа хямдралын тухай бол ярьж болох юм. Монгол улс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орн болно гэж зорж байгаа. Үүний тулд цахилгаан дулаан үйлдвэрлэдэг тогтолцоогоо хараат бус бие даасан хүчин чадал сайтай болгох учиртайг эдийн засгийн байнгын орооны дарга санууллаа. Суур баазаа бэлдээгүй ээж олон үйлдвэрүүдийг байгуулад үр дүнд хүрэхгүй гэж байна. Хөдөлж авч болох вэ? Тийм үнэтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна уу гэдгийг бид дор бүрнээ маш сайн тооцож үзэхгүй бол зүгээр Монгол улс үйлдвэрж тийм ээ жижиг дунд үйлдвэр бий болгоно цаашдаа одоо хүнд үйлдвэр барьж байгуулна гэхэд өнөөгийн бидний үйлдвэрлэж байгаа энэ цахилгаанаар энэ үн өртгөөр тэгээд цаашдаа одоо нэмэгдэн алдагдлаа бууруулна ашигтай ажиллах нөхцөл бүрдүүлнэ гэж байгаа ярьж байгаа энэ цаг үед боломж байна уугүй юу гэдгийг бид дор бүрнээ
маш сайн тооцож үзэх шаардлагатай байна. 3 дугаар цахилгаан станцын 50 мегаваттын өргөдгөл ашиглалтанд орсноор энэ станц алдагдaltaгүй болсон. 4 дугаар цахилгаан станц 123 мегаваттын станцаа туршаад эхэлчихсэн. Энэ мэд тодорхой бүтээн байгуулалтыг эрчим хүчний салбарт хийж байгаа. Цаашдаа дунд хэмжээний усан цахилгаан станц, уурхадаа түшгэлсэн өндөр хүчин чадалтай станц байгуулах зэрэг дэлхийн хөгжилд нийцсэн олон бүтээн байгуулалт энэ салбарт хүлээгдэж байгаамаа. 2010 оноос хойш манай улс ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох шилжүүлэхийг хоригдсон. Тэгвэл хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг дахин олгохоор болж өргөдлийн дугаарыг өчигдөр цахимаар авч эхэллээ. Гэтэл захим систем өглөөний 8 цагт нээгдмэгцэн хэсэг хугацаанд гацсан байна. Энэ нь ачаалал ихтэй байсантай холбоотой гэж тайлбарлаж байна. Цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгохдоо ажлыг нэг өдөр өнжиж байхаар болсон байна. Өнөөдөр уулуур хаяан болон ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын асуудлаар мэдээлэл хийлээ. Захим системд 373 аж ахуйн нэгж нэвтэрч бүртгүүлээд байгаа юм байна. Өчигдөр өглөө 8 цаг 10 минутанд эхний дугаарыг, харин 30 дахь дугаарыг 8 цаг 19 минутанд олгосон байна. Цаашид өдөрт 30 захим дугаар олгоно. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж даваа гарагт авсан захим дугаараар мегмар гарагт ашигт малтмалын газарт өргөдөл гаргана. Ашигт малтмалын газар тэдний гаргасан өргөдлийг хянаад өргөдөл гаргасан талбайн солбилцлыг хасч олон нийтэд мэдээлэх юм байна. За энэ өөрчлөлтөө уялдуулаад бол сая хэлсэн. Уул уурхайн сайдын гаргасан тушаал байгаа. Одоо 7 хоногт хандах зам мөн 1 сар хандах энэ эрхийг авсан аж ахуйн нэгжүүд маань 1-7 хоног хандах эрх авсан аж ахуйн нэгж 2-7 хоног хандна. За 1 сар эрх авсан аж ахуйн нэгж маань 2 сар хандах системд нэвтрэх эрх нь ингээд сонгогдсноор үйл ажиллагаанд оролцох нэ. Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд системд нэвтрэх төхөөрөмжийг 280 мянган төгрөгөөр авсан. Гэтэл энэ нь ажиллахгүй байна гэж гомдол гаргасан байна. Ашигт малтмалын газар үүнд тайлбар хийлээ. Өргөдөл хүлээж авах төрөөс тогтоосон солилцол бол яг бүрэн үнэн бүрэлдэхүүнээр орсон байдаг. Аж ахуйн нэгжүүд бол одоо тэр солилцлоос өөрийн дуртай солилцлуудаа сонгоод өгөх ёстой. Гэвч алдаатай солилцлууд бичсэн байж болно. Энэ сахимаар өргөдөл хүлээж авах тоног төхөөрөмж байна бол солилцолдоор ямар нэг үнэлт өгөхгүй. Тэр бичсэн солилцлыг л тэр чигээр нь уншаал тэр хүнд өргөдлийн дугаар олгож байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох байршилд 104-р уртраг буюу Сэлэнг, Төв, Булган аймгаас эхлээд баруун бүх аймагуд хамаарна. За зөвшөөрлүүдийг олгож эхэлснээр төлбөр хураамж хэлбэрээр улсад 3 тэрбум төгрөг орж ирэх тооцоо байна. Зөвхөн энэ бол нөгөө лицензийн төлбөрүүдээс байгаа. Тэгээд тухайн авсан аж ахуйн нэгж нь бол цаашаа үйл ажиллагаа явуулахад бол нэг тусгай зөвшөөрлөл нэг 100 саяас орчим төгрөгийн бол хайгуулын ажлыг жилд хийж гэнэ гэсэн тооцоо байдаг. Энүүгээрээ тооцоод үзэх юм бол 15 орчим тэрбумын ажлыг бол дор хаяж хийх нэ гэсэн тооцоо судалгаа бол байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх эцсийн шийдвэрийг тухайн орон нутгийн удирдлагууд гаргах юм байна. Гэхдээ сонгоод байгаа байршлууд нь гол мөрний урсац бүрлдэх их, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй учраас хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход асуудал үүсэхгүй. Энэ ажил 3 сарын хугацаанд багтаж дуусна гэж тооцоолоод байгаа юм байна. Газар тариалангийн салбарыг төрөөс дэмжих бодлогын хүрээнд тариаламжтын тушаасан Улаанбуудайн тоон тутамд урамшуулал олгодог. Энэ урамшууллын хэмжээг бууруулахаар болсон байна. Төсөв хэмнэх бодлогын хүрээнд 1 тонн Улаанбуудайн урамшууллыг 70 мянган төгрөг болгож багасгалаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор засгийн газар 2008 оноос эхлэн дотоодын үйлдвэрт Улаанбуудаа тушаасан тариаламжтад төрөөс урамшуул олгож эхэлсэн. 2015 онд улсын хэмжээнд олгох нийт урамшууллын хэмжээ 35 тэрбум төгрөг болох тооцоо гарч байсан байна. За тэгвэл эдийн засгийн нөхцөл байдлаа харгалзаж тариаламжид болон салбарын яам хоорондоо тохиролцсны үр дүнд Улаанбуудаа урамшууллын хэмжээг 10 тэрбумаар бууруулахар болжээ. Тодорхойлбол Улаанбуудайн тоон тутамд 100 мянган төгрөгийн урамшуул олгохоор төлөвлөж байсан бол ингэж өөрчлөлөө. 15 оны төсвийн тодтолд орсон өөрчлөлтөөр буудайн 1 тоон тутамд олох урамшуулал 25 тэрбумаар батлагдсан. Ийм учраас энэ жилийн ургац сураалтын дөнгөөр гурилан үйлдвэрлэлд нийлүүлэгдсэн буудайн тоон тутамд олгох урамшууллын хэмжээ өртсөн тооцож ирсэн хэмжээнээсээ бол бид яг төсөв хэмжээнд багтаагаад 70 мянганд орчим төгрөгөөр олгох нэ ийм шийдвэр гарлаа.
Урамшууллын хэмжээг бууруулж тооцоохыг тариаланчид хүлээн зөвшөөрсөн байна. Тариаланчид 2014 онд нийт 350 мянган тонн Улаанбуудаа улсад тушаажээ. Нийт 900 гаруй аж ахуйн нэгж Улаанбуудаа урамшуулалт хамрагдахаар байгаа юм байна. За тоон тутамд олох Улаанбуудаа урамшууллыг 2008 онд 60 мянга, 2009 онд 50 мянга, 2012 онд 100 мянга болгон тогтоож байсан бол энэ жил инхүү 70 мянга болгож өөрчиллөө. Үзэгчдээ цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөр үзэж байна. Олон зууны түүхэн харилцаатай байж ирсэн манай улсын оюуны их хөрш энэтхэг улс энэ өдрүүдэд улс тунхагласны баяраар тэмдэглэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан энэтхэг улсын элчин сайдын яамнаас хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Одоогоос 66 жилийн тэртээ энэтхэг улс үндсэн хуулиа баталж ардчилсан тогтолцоонд шилжин бүгд найрамдах улсаа тунхаглаж байсан түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд улс их хурлын дэд дарга болон Монгол улсад суугаа дипломат корпусын төлөөлөгчид оролцлоо. Энэтхэгийн бүгд найрамдах улсын баяр нь зөвхөн энэтхэгийн төдийгүй арчлыг талархан дэмжигч түгээн дэлгэрүүлэгч бүх хүнд чухал ач холбогдолтой. 1950 оны 1-р сарын 26-нд энэтхэгийн бүх ард түмний төлөөлөл болсон ассамбле энэтхэгийн арчилсан үндсэн хуулийг батлаж байсан. Гэхдээ энэ хуулийг энэтхэг улс тогтвортой хэрэгжүүлнэ гэдэгт цөөхөн улс орнд итгэж байлаа. 100 жил колонийн дарлалд байсан энэтхэг улс арчлыг хөгжүүлж бодит үйл хэрэг болгож чадсан юм. Манай эдийн засаг сүүлийн жилүүдэд бодиттой өсөж байна. Энэ жил томоохон эдийн засаг бүхэн орнуудын дундаас ганцхан энэтхэгийн эдийн засаг өснө гэж эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлөн байгуулах хүссэн. Өнгөрсөн зууны дунд үед Азийн социалист орнуудаас хамгийн анх Монгол улстай дипломат харилцаа тогтоон манай улсын тусгаар тогтнолыг олон улсын дэвшинд хүлээн зөвшөөрүүлэх түүн дотроо нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрх гишүүн болоход үзүүлсэн дэмжлэг туслалцааг Монголын ард түмэн байнга дурсаж санаж талархаж байдаг юм а. Энэтхэг улс гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарт боломж олгосон өөрчлөлтийг хэрэгжүүлж байгаа. Доктортой орчин бүхий мэдээлэл холбоо тээврийн системтэй ухаалаг 100 хот байгуулах ажлыг дэмжих зорилгоор барилгын салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг засгийн газар нь чөлөөлжээ. Энэ онд Монгол энэтхэг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой дохионо. Улсын хурл Монгол хэлний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Тухайн хуульд хариуцлагын механизмыг хэрхэн тусгах талаар хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар яригдлаа. Монгол хэл соёлоо хамгаалах үүднээс тодорхой хариуцлагын механизмыг хуульд тусгах саналыг Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачилсан гишүүд гаргаад байгаа юм. Харин Монгол хэлний хуулийг зөрчсөн хуулийн этгээдийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгодог байх нь зөв эсэх тухайд хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. Тэр тусгай зөвшөөрөл туслахыг нь бол аваа хийчихвэл яасан бэ? Ингэж болохгүй. Харин бол 23-ын 1-2 хариуцлага хүлээлгэх субъект тодорхойгүй байгаа учраас захиргааны хариуцлагын тухай хуулийн 7-р зүйлтэй уялдуулж тийм ээ. Тэрийг нэмээ хийсэн үү? Улсын байцаагч юм уу? Одоо сум дүргийн засаг дарга хариуцлага хүлээлгэхээр зохимжгүй л дээ. Тийм учраас улсын байцаагчдод торгохч байдаг юм уу? Ийм арга хэмжээ авчихаар саналтай байна. Тий. Энэ хууль бол нэг манлайлсан жаахан соён гэгэрүүлэх гэдэг юм боловсролын арга хэрэгслээр үр дүндээ хүрэх гэсэн тийм зорилттой хууль учраас аль болох одоо хуулийн санкцаас жоохон бага хүндий татгалзах хэрэгтэй. Тэгээд ингэж татгалзах байгаа учраас тэр нөгөө аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нь зогсоох энэ төр гэдэг тийм хатуу хариуцлагуудаас аль болох одоо цутгах хэрэгтэй. Монгол хэлний тухай хуулийн төслөөр бол төрийн болон хувийн хвшлийн альж байгууллага аж ахуйн нэгжүүд хаягаа монгол хэлээр бичсэн байх шаардлага тавигдах юм. Бас хэвлэл мэдээллийнхэн зөв бичих дүрмийн шаардлагыг хангаж ажилдаг байх ёстой гэдэг тухайд хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдөж байгаа юм. Харин ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд 6 дугаар ангиас нь эхлэн гадаад хэл болон уйгуржин бичиг зааж эхэлдэг байхаар холбогдох заалтыг хуулийн төсөл тусгасан байна. Гэхдээ хэрэгжих үндэслэлтэй амьдралд нийцсэн заалтыг хуульд тусгах ёстой гэдгийг зарим гишүүн сануулж байна. Гадаад хэл дээр сургалт явуулдаг боловсролын байгууллагыг бид нар хүлээн зөвшөөрсөн байна. Гадаадын өчнөө дипломат байгууллагад ажилладаг гадаад хүүхдүүд Монголд сурч байгаа. Тэгээ 16-гийн 1 гэрт бол тэр гадаад хүүхдүүдэд уйгурч Монгол бичиг заагаагүй байх юм бол
тухайн одоо боловсролын байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхлэх зөвшөөрлийг нь зуцснаа гэдээ оруулсан байна. Монголд байгаа дипломат албаны ажилчдын гадаад хүүхдүүд уйгурчин Монгол үчих сурах ямар шаардлагатай? За цаашид хэлний зөвлөлийн статусыг дээшлүүлж Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлний бодлогын зөвлөл байгуулахаар яригдж байгаа юм. За ингэснээр хэлний зөвлөлийн чиг үүрэг оролцоо нөлөө нь нэмэгдэнэ гэж гишүүд үзэж байна. Улсын их хурл монгол хэлний тухай хуулийн төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Засгийн газар Эрдэнэс 5 толгой компани хувьцааны үнцнийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг үзэж байна. Энэ тухайд бүлгийн өчигдрийн хуралдаанаар яригдсан байна. За улсын их хурл 5 толгойн ордыг ашиглахтай холбогдсон асуудлаар түрүүнд нь тогтоолууд гаргаж байсан. За тухайн шийдвэрээр бол иргэдэд ил тод ашигтай байдлаар хөрөнгө оруулагчдыг татах үүрэг чиглэлийг засгийн газарт өгч байсан. Бас Эрдэнэс 5 толгой компани хувьцаанаас иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Гэвч хувьцаа нь ямар ч үн цэнэгүй өхмөл хөрөнгө болж хувираад байна гэдгийг Улсын хурлын Монгол Ардын намын бүлгийн удирдлага тайлбарлаж байна. Цаашид тухайн байдлыг өөрчлөх чиглэлд засгийн газар анхаарах ёстой гэж бүлгийн гишүүд үзэж байгаа юм. Өмнөх Улсын хурлын гаргасан 39 дугаар тогтоол, 57 дугаар тогтоол гэж Улсын хурлын хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хүрээнд хэлэлцээрийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Эндээ бол анхаарахтаа эхний ээлжин тэр 1072 хувьцааг амьлуулах, үүнээс иргэдэд өмчтэй болгох, өмчөөс нь үр ашиг хүртдэг байхын бололцоо боломжийг бүрдүүлэх шаардлагыг хөрөнгө оруулах талыг тийм сонирхож байгаа тэр компаниуд, гадна дотны компаниудад тавих ёстой шүү гэдэг дээр бол зарчмын байр суурь баримталж ажиллая гэдгээ бол шийдсэн байгаа. Мөн энэ талаар ажлын хэсэг маань Монгол улсын ерөнхий сайдад бас албан бичиг явуулж энэ асуудлыг парламентын хяналтын дор парламентаас зөвшөөрөл авч ард иргэдтэй нээлттэй байдлаар шийдэх ёстой шүү гэдгийг албан ёсоор шаардъя. За харин эдийн засгийн хямралтай үед нийслэл лотын татвар тогтоох шаардлагагүй гэсэн байр сууриас Улсын их хурлын Монгол Ардын намын бүлгийн гишүүд хандаж байна. За холбогдох хуулийн төслийг засгийн газар боловсруулж Улсын их хурл хэлэлцэж эхлээд байгаа юм. Ажил дөрвийн салбарт дэвшилтэд техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл үйлчилгээг бий болгож Монгол улсын тогтвортой хөгжлийг хангахад тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэхээр төрөөс ажил дөрвийн талаар баримтлах бодлогын баримтчгийн төслийг боловсруулсан. Өчигдрийн засгийн газрын хуралдаанаар Монгол улсын төрөөс ажил дөрвийн талаар баримтлах бодлого батлах тухай улсын хурлын төслийг хэлэлцээд дээрх төслийг боловсруулан засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг ажил дөрвийн сайд Эрдэнэбатад даалгасан байна. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг 1-р сарын 28-нд буюу маргааш 21 цагаас Монголын үндэсний олон нийтийн телевизийн шууд ярилцлагад орохоор болсон байна. Тэрээр сэтгүүлч оюун чимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцаж, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон засгийн газрын бодлого чиглэлийн талаарх мэдээллийг олон нийтэд өгөх юм а. Өнөөдөр барилга хот байгуулалтын сайд Цогтбаатар архитекторуудын холбооны гишүүдтэй уулзлаа. Улаанбаатар хотын төлөвлөлтөд сүүлийн 20 гаруй жил буруу чиглэлтэй явж ирсэн. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийг зөв чиглэлд нь оруулах, мөн шинээр төлөвлөж байгаа хот суурин газрын бүтээн байгуулалтын ажилд мэрэгжлийн архитекторуудын санал зөвлөгөөг тусгах нь чухал гэж архитекторууд салбарын сайдтайгаа уулзах үеэрэн хэлж байлаа. Авилгатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан хөндлөнгийн хараат ус шинжээчдийн баг ажилуулж, төрийн байгууллагын авилгын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэжээ. Хөндлөнгийн шинжээчдийн үнэлгээгээр Сүхбаатар, Хөвсгөл, Орхон аймгийн засаг даргын хамгийн газраас зохион байгуулсан авилгын эсрэг үйл ажиллагаа тэргүүлсэн байна. Хөтөлбөрийн дараагийн багц мэдээлэлд анхаарлаа хандуулцгаана уу. Хөдөө орон нутагт хэвлэлийн эрхчлөө алдагдаж мэдээллийн хэрэгсэл хөгжих шударгаар өрсөлдөх боломж хомигдож байна. Учир нь аймгийн засаг даргаас эхлээд сумын засаг дарга хүртэл дэрэгдэн хэвлэлийн албатай болж ухуулах сурталчилгаа хийж байгаа нь тэдний үйл ажиллагаа эрхэнд халдаж байгаа явдлаа гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлагууд шүүмжилж байгаа юм а. 21 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд энэ мэт тулгамдсан асуудлуудаа 4-р их хурлаараа хэлэлцжээ.
Орхон аймагт өнөөдөр 11 телевиз, 4 сонин, 6 сайт, 9 радио гээд нийт 30 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж байна. Гэтэл төрийн байгууллагууд нь дэрэгдээ хэвлэлийн баг ажиллуулж тэдний зах зээлд нөлөөлж эхэлжээ. Энэ нь цаашдаа иргэд тэнцвэртэй үнэн бодит мэдээлэл авч чадахгүй хүрэх аюултай гэж тэд үзэж байгаа юм байна. Хэлбэл энэ мэдээллүүдийг харах юм бол 100% одоо тэдний ажлыг сурталчилсан, магтандуулсан ийм мэдээлүүд л гарч байгаа. Энэ дээр тендерийн бодлоо байхгүй. Энэ дээр төрийн албан хаагчийн шалгаруулалтын үнэн худал байхгүй. Энэ дээр газрын 8 байхгүй. Зарим аймагт бол засаг даргын тамган газар дэрэгдээ хэвлэл мэдээллийн албатай байна гэж байна. Энийг бол хуулиар хоригдсон зүйл байхгүй юу? Орон нутгийн сонин бол худалдаагаар сонин явна гэж яг захиалга сонин бол ховор болцсон. Тэгэхээр сонингоо бүр болчих албатай юм уу гэд болж болно. Гэтэл тэнд байгаа тодорхой хэмжээний ихлүүлсэн тэрийг одоо хөрөнгө зараад ихлүүлсэн тэр редакцууд чинь өөрсдөө сэтгэл зүрхээрээ сэтгүүлч чинь сэтгэл зүрхээрээ олон нийтэд мэдээлэл хүргэх гэж тэмүүлээд байдаг. Аймагуудад 2-10 телевиз ажиллаж байна. Гэтэл тэдний гаргаж байгаа уран бүтээлүүд нь хэлбэр хийцийн хувьд бие биенээсээ төдийлөн ялгагддаггүй болсон. Иргэдэд хүргэх мэдээллийн багтаамж нь ч бага байна. Тиймээс нэгдэж эрэл хайгуул хийж чанартай мэдээ уран бүтээл гаргахад анхаарах хэрэгтэй байгааг Ахмад сэтгүүлч ярьлаа. Одоо 4 телевиз нэгтгэж чинь 4 том алба дотор аваад явж болно одоо жишээ нь. Тэгэхээр сэтгүүлч ч гэсэн тэрэндээ мэрэгжин шүү дээ, тийм ээ, мэрэгшин. За тэгээ хараа тусаар ажиллах өргөн болцоо гарч ирнэ. Нэгдгийн болцоо бол маш их байна. Ашиг сонирхол олон эрх хэшгийн үүднээс янз янзаар одоо ярих, тайлбарлах, мэдээлэх олон үүрэг байна. Энийг биелүүлэхэд хачил багталтай гэж би бодож байгаа. 21 аймаг мөн нийслэлийн анслагдсан Багнуур Налах дүүрэгт хэвлэл мэдээллийн байгууллагад 700 орчим хүн ажиллаж байна. Үүний тал хувь нь мэрэгжлийн боловсон хүчин, өөрөөр хэлбэл иргэдэд мэдээллийг түргэн шуурхаа хүргэхэд хангалттай хэмжээний уран бүтээлч сэтгүүлчид байна гэсэн үг. Гэтэл тэд цаг үеийн мэдээллийг иргэдэд түргэн шуурхаа хүргэж чадахгүй байна. Үүнд нөлөөж байгаа нэг хүчин зүйл нь харилцаа холбооны өндөр хурд хөдөө орон нутагт хангалтгүй байгаатай холбон тайлбарлалаа. Телевизийн одоо эфирийн сигнал зөвхөн аймгийн төвдөө хязгаарлагдж байгаа. Сумдаг өрөхгүй гэсэн үг. Тэгтэл аймгийн төвөөс сум руу татцсан шилэн кабель өнөөдөр ашиглалтгүй сухуу байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ шилэн кабелийн үн өндөр тариф одоо зохицуулалтгүй байгаа учраас төрөөс энэ дээр бодлогоор дэмжлэг үзүүлж энэ шилэн кабелийг одоо хэвлэл мэдээлэл өөрөлд иргэдийн мэдээлэл авах одоо энэ эрх ашигтан зохицуулж төрөөс дэмжиж өгөх ёстой гэж бид үзэж байгаа юм л да. Энэ мэтчлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнууд өмнөө тулгамдсан асуудлуудаа хилэлцэж, улсын хурал засгийн газарт өгч шийдвэрлүүлэхээр төлөвлөд байгаа юм байна. Манай улсын дээгүүр Аз Европыг холбосон хамгийн дөхөй агаарын зам оршдог. Энэ замаар өдөр тутмдаар 250 орчим олон улсын нисэх онгоцод дамжин өнгөрч байна. Гэхдээ манай агаарын замын зохицуулалт оновчтой биш, техникийн бололцоонд баригдан шулуун чиглэлд явах боломжгүй байдаг байна. Үүнийг өөрчлөн сайжруулах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэргэжилтнүүд зөвлөлдөж байна. Олон улсын дамжин өнгөрөх нислэгээс манай улсын олдог орлогын 90% нь агаарын навигац буюу агаарын замын аюулгүй ажиллагааг хангах радиостанцын үйлчилгээ байдаг байна. Энэ нь одоогоор газарт суурилсан станцуудын дагуу нисэх боломжтой учраас шууд шулуун замаар биш, тойрч даялсан агаарын замаар нислэг үйлддэг байна. Орчин үед улс орнууд навигацийн үйлчилгээг шууд сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар үзүүлэх шулуун агаарын замтай болж байгаа. Манай улс ийм шинжилтийг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Өнөөдөр манай агаар навигаас үйлчлэгээ бол одоо дэлхийн стандарт өндөр түвшинд хүрсэн байгаа. Хурлын гал ашиглуулбал бид хурлаас гарч байгаа шийдвэрийг эхний үед одоо бид эхний шийдвэрүүдийг гаргаж тэрийг биелүүлэх ёстой. Юу гэхээр 2015 оны 7 сарын 23-нд бид нар дээд агаарын цагаан одоо үзүүлэлт тулгуурсан навигацтай төхөөрөмж бэлтгэх ёстой. Энэ юу гэхээр манай дээгүүр одоо дамжин өнгөрч байгаа нислэгүүд маань агаарын одоо шулуун замаар нислэг үйлдэл гэсэн үг. Өмнө нь Улаанбаатар Донойн чиглэлд шууд нисэх шулуун агаарын замыг нээснээр эдийн засаг экологийн төдийгүй зорчигч үйлчлүүлэгчдийн цагийг хэмнэсэн үр дүнтэй ажил болсон байна. Энэ агаарын замыг нээснээр зөвхөн Хүнвэ Air компани гихтэл сүүлийн 3 сарын хугацаанд нийтдээ 42 удаагийн нислэг үлдэж давхарсан тоогоор 4600 орчим зорчигчтэй хүрсэн байна. Зөвхөн нислэгийн эргэлтийг сайжруулснаас гадна нислэгийн цагийг нийт 6 цаг 18 минутаар багасгаж 3800 орчим килограмм түлш хэмнэжээ. Орон нутгийн нислэгт агаарын шулуун зам ийм хэмжээний хөрөнгө цаг хугацаа хэмнэж байгаа бол олон улсын нислэгийн шулуун зам үүнээс ч их үр ашгийг авчирна гэж иргэний нислэгийн салбарын үзэж байна. Тиймээс энэ оны 11 сард гэхэд олон улсын агаарын замыг шулуун чиглэлд нээх ажлыг хэрэгжүүлэх шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Улаанбаатар хотын Чингис хаан Өвсгөл аймгийн Мөрөн гисэн 2 нисэх буудалд нисэлгийн ойртолтын журмыг боловсруулж баталгаажуулалтын ажлыг хийсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улс энэ 2 журмыг боловсруулж гаргаснаас гадна дээд агарын замаа үзүүлэлтэд тулгуурсан навигац шилжүүлэх ажлын бэлтгэлийг хийж ирсэн. Энэ уулзалтын дараагаас энэ ажлыг бодитоор хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх юм а. Монгол улс бол Ази Европыг холбосон агаарын хөдөлгөөний хамгийн тохиромжтой цэг буюу хамгийн богино зайд байрладаг Шанхай, Бээжин, Сөүл, Хонконгоос эхэлж Европт хүрч байгаа мөн Европоос эхлэлтэй дээрх хотууд руу хүрэх нислэгүүдийн хамгийн богино замд байрладаг учраас Европын улсууд ялангуяа Германы тал манай агаарын замыг их сонирхдог байна. Агаарын замаа бид сайжруулснаар нислэгийн тооч үлэм хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг алтныхан хэлж байсан. Монгол улсын эмийн зөвлөлөөс өнөөдөр анх удаа үндэсний эмийн үйлдвэрт үйлдвэрийн зохистой дадлын батламж гардууллаа. Манай улс эмийн хэрэгцээнийхэн 60 орчим хувийг гадаадаас импортлдог нөхцөлд үндэсний үйлдвэрлэгчдийн ийм батламж олгосноор экспортын зах зээлийг нээж өгч байгаа гэсэн үг юм а. 3 жилийн хугацаатай энэ батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эм үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд чанар аюулгүй байдалд нэг жил шаардлага тавих үүднээс стандарт тогтоож өгсөн байдаг юм байна. Өөрөөр хэлбэл GMP гэх энэ батламжийг эм үйлдвэрлэгч орнууд хэдийнэ үйлдвэрүүдэд олгодог болсон гэсэн үг. Харин манайх анх удаа Монголдо тэг нэг дугаартай батламжийг Iveco тарилгын эмийн үйлдвэрт олгож байна. Одоо үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, энэ импортыг орлох, ийм одоо боломжийг цааш нэмэгдүүлэх. Энийгээ дагаад Монголын одоо эдийн засгийн салбарч гэсэн одоо нэлээд одоо тийм таатай мөнгөний урсгал одоо гадагшаага гарч байгаа. Энэ урсгалыг хүртэл одоо багасгахад бол чиглэгдсэн ийм одоо үндэсний үйлдвэрлэлийн хувьд бол энэ эм хэрэгслийн салбарт бол онцлог ийм одоо үйл явдал болж байна гэж. Iveco тарилгын шингийн эм үйлдвэрлэдэг компани 2005 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж дотоодын зах зээлийн 60 орчим хувийг дангаар хангадаг болжээ. Гэхдээ эндхийн бүрэн хүчин чадал нь 100% хүртэл ажиллаагүй. Хэрвээ ажиллах юм бол дотоодын тарилгын шингэнийг иж бүрнээр нь хангах боломжтой гэж байна. 100 гаруй ажилтнтай Iveco гадаадад гарах зах зээлийн эхлэл нь өвчин амдах тайвшруулах эм үйлдвэрлэх эрх авснаар нэгдэж байгаа юм байна. За учир нь тэд савлгааны хамгийн сүүлийн технологиг нэвтрүүлсэн, дээр нь үндэсний батламжаа авчихсан тул өнөөдөр олон улсын зах зээлд гарах хаалга нь нэгдсэн гэсэн үг. Шинэ шугам 2014 онд ашиглалтанд оруулснараа энэ эм бэлтгэмлийг Монголд 100% үйлдвэрлэж эхэлж байгаа. Эдгээр бэлтгэмлүүд нь одоо хагалгааны үед өвчин намдаах, хавдрын одоо идэвхтэй өвчтөй хүмүүсийн өвдөлтийг намдаах эмчилгээнд өргөн хэрэглэгддэг юм байгаа. Энэ эмийг дотоодын хэрэглээнд гаргахаас гадна бид одоо экспортод гаргахаар ажиллаж байна. Ер нь цаашдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тавьсан стандартын дагуу үйлдвэрлэл явуулдаг эмийн үйлдвэрүүд шалгаж үзсэний үндсэн дээр эмийн зөвлөл GMP батламжийг олгож байх юм байна. Энэ нь Монголын эм үйлдвэрлэгчид дэлхийн түвшинд хүрсэн юм а гэдгийг олон улсын өмнө батлах батламж болдог юм байна. Архангай аймгийн засаг даргын нэрмжтэй цас мөсний баяр 7 жилдээ цэвраагаар идэвхтэй хөдөлгөөн урамдор аймгийн нийт албан байгууллагын ажилтан албан хаагчид иргэдийн дунд зохион байгуулагдлаа. Иргэд хөдөлмөрчдийг эрүүл цэвраагаарт идэвхтэй хөдөлгөөнд хамруулах, байгууллага хамт олонны үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэдийн биеийн тамир спортоор хичээлэх хэдхийг нэмэгдүүлэх зорилготой зохиогддог цас мөсний баяр энэ жил цэвраагаар идэвхтэй хөдөлгөөн ураатаагаар амжилттай зохион байгуулагдлаа. Хэдийгээр цас ороогүй бараанд байгаач аймгийн төвөөс 3 орчим километрийн зайтай орших тамирын голын мөсөн дээр албан байгууллагууд өөрийн нэрмжит мөсөн хотхон байгуулж хамт олноороо үндэсний дийлэх хувцаараа жигдрэн амралтын өдрийг цэвраагаарт спортын олон сонирхолтой тэмцээн уралдаанд оролцсон идэвхтэй өнгөрөөлөв. Энэ жилийн мөсний баярын арга хэмжээнд ойролцоогоор 1000 гаруй иргэд хамрагджээ. Энэ жилийн мөсний баяр бол энэ жил харьцангуй амьд маа цаас баг орсон тийм ээ. Тэгээ мөн мөс одоо гол одоо муу хөлдсөн ийм одоо хүнд үед одоо энэ баяр хийгдэж байна л да. Гэсэн хэдий ч одоо манай байгууллага хамт олон аж ахуй нэгжүүд маань бол өмнөх жилүүдийнхээс бүр идэвхтэй оролцож энэ их том сайхан хотхныг байгуулж за мөн уралдаан тэмцээнүүд бүгд идэвх зүтгэлтэй сайхан оролцож ялангуяа одоо үндэснийхээ говцаар бол их сайхан гойсон байна. Бид бас ярилцаад эх оныхыгээ бол ерөнхийдөө
бүх хүн одоо үндэсний хувцастай ирдэг. За мөн одоо бас гоё хос шалгаруулдаг ийм одоо тэмцээнүүдийг нэмж оруулахаар бол дараа жилийнхтаа бас бодлоо. Эдлийн хувьд бол хамгийн онцлог зүйл оролцоо байна. Бүх байгууллагууд, албан газрууд за ер нь бүгд хүрэлцэн ирсэн байна да. Тэгээд өөрсдөө маш их сэтгэлээрээ хандж байгаа нь оролцоо нь илүү их сайхан харагдаж байна. Үндэсний баяр их сайхан болж байна. Байгууллагууд нэлээд хамт олноор бөөнөр ирсэн байна. Тэгээ бүгдээр нэг өдөр алжаалаа тайлаад агаарт сайхан байна. Сайхан байна. Энэ өнөөдрийн үндэсний баяр сайхан болж байна. Бүрэлдэхүүн сайтай, оролцоо сайтай байна. Жилийн одоо үндэсний баяраас илүү өргөн оролцож байгаа байгууллагууд ингэж харагдаж байна. Үндэсний баяр зохион байгуулалт сайтай, сайхан болж байна. Энэ жилийн хувьд байгууллагууд Мөсний баярын удирдамж гарсан өдрөөс эхлэн Мөсөн хотхноо байгуулах ажилд санаачлагтай оролцсон нь илт харагдаж байлаа. Шилдэг Мөсөн хотхон бүтээсэн хамт олноор аймгийн биеийн тамир спортын газар шалгарсан бол 2 дугаар харинд онцгой байдлын газар, 3 дугаар харинд аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон тус шалгарчээ. Мөн энэ үеэр Олс таталт Кэрлин бөөхэ тэмцээнүүд зохион байгуулагдаж хүрэлцэн ирсэн албан байгууллагууд жигд өрсөлдөөнт оролцож төрөө байрын шагналуудыг хуваан авсан байна. 2014 он хан хинтээчүүдэд өргөөж тавиаж тус аймаг Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг 5 төрөлд нөсгөж 3 саяд малан хүргэжээ. Аймаг орон нутагтаа хамгийн олон малтай сумаар өмнө дэлгэр Баян хутаг хэрлэн сумдууд тодорсон байна. Тэгвэл Баян овоо сум энэ онд малынхаа тоо толгойг 100 мянгад авуулахаар зорьсны дотор адуун сүргэн 11 мянгад хүргэж энэ 100 төмөн актны баяраар тэмдэглэхээр зэхэж байна. Хинтээ аймаг 2015 оныг мал аж ахуйн салбарт өндөр ахиц гаргасан амжилтаар угтаж байна. Тухайлбал Баян овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Даш зэвэг энэ онд 2700 орчим толгой мал тоолуулснаас 500 гаруй нь адуун сүрэг юм. Тэрээр 1970 оноос эхлэн нэгдэлд адуу малснаас хойш өдгөө 40 гаруй жилийн турш ариун их туршлага хуримтлуулан мал аж ахуйн салбартаа хичээнгүйлэн ажиллаж энэ их хөдөлмөрийнхөө хүчээр буянт малынхаа үр шимээс хүртэж явна. Зөвхөн маллаар зогсохгүй хөдөөд ядуурлыг бууруулахад ч мөн анхаарч байна. 3 өрхөд мал таслан өгч тэдэнд мал маллах арга ухаан зааж сургахаас гадна өөрийн 3 хүүхдээ мал бараадуулсан нь бүгд сумын 1000 малчин болжээ. Миний туршлагаас мал гоосод өндөл байгаа. Тэгээд зарим мянгатууд болсон тийм л ер нь гэхдээ гошоол болохгүй нь юу хавтаа ажил хамтдаа сайн хийж чадвал гошоол шүү хэрэгтэй хэлтэй. Энэ өвөл өнтэй сайхан болж малын тарга хүч сайн ус ундарч гашигдах хомсдох зүйлгүй байна. За дээр нь багийн хэмжээнд энэ жилийн мал тооллогоор 37 мянган мал тоолуулсан нь мал сүрэг 5 төрөлдөө жил дараалан өссөн дүү юм а. Тиймээс эргэцэн төмөн актны баяраа хийхээр төлөвлөж бэлтгэл ажиллаач базаагаад эхэлжээ. Манай өвг нийт одоо 11 мянгад малчин байна. Аймгийн сайн малчид 3 байна. Манай өвгт. Ийхүү хөдөөгийн малчид мал сүргээ чанаржуулж ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд чармай ажиллацгааж байна. Одоо үзэгчдээ тавьдаг анхаарлыг редактор Ариун Чимгийн орчуулан бэлтгэсэн дэлхийн үйл амьдралын мэдээнд хандуулж байна. Өчигдөр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургт оюутнуудтай уулзалт хийснийхэн дараа телевизэд өгсөн ярилцлагадан НАТО Украиныг шүүмжилсэн байна. Тэрээр Украины зүүн нутагта босгочтой тэмцэж байгаа цэрэг Украины армийнх биш, НАТОгийн гадаад цэргийн хүчин гэж мэдэгдсэн байна. Энэ мэдэгдлийн хариуд НАТОгийн удирдлага няцаалт хийж, Оросын холбооны улсыг Украины салан тусгаарлагчлуу их хэмжээний хүнд зэр зэвсэг илгээлээ гэж буруутгасан байна. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Украины армийнхан зэвсэг тэмцэл энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж байгаа гэж буруутгасан юм а. Мөн ерөнхийлөгч Владимир Путин Украины иргэд зэвсэг тэмцэлд оролцохоос зайлсхийж Оросд эрхийг оролдож байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл Украины цэргийн насны залуучууд тэмцлийн талбарт бамбай болохыг хүсэхгүй байгаа учраас Оросыг зорих сонирхолтой байна. Тиймээс Оросын холбооны улс Украины цэргийн насны залуучуудыг Орост 30 хоног зорчих хязгаарыг сунгаж тэднийг илүү урт хугацаанд Оросд байлгахын тулд хуулиндаа өөрчлөлт оруулна гэдгээ Кремлийн тэргүүн тэмдэглэжээ. Украины зүүн нутагт тулдж байгаа цэргүүд Украиных биш гадны хүч. Өөрөөр хэлбэл НАТОгийн гадаад цэргийн хүч. Тэдгээр цэргүүд Украины үндэсний ашиг сонирхлыг хамгаалаагүй. Тэд өөр зорилготой Оросыг тогтоон барих геополитиктэй холбоотой юм. Энэ нь Украины ард түмний ашиг сонирхолтой нийцэх байгаа.
Оросын ерөнхийлөгч Украины зүүн бүсийн Мариуполь хотод Пужингийн цохилтонд 30 гаруй хүний амир өгсөнтэй холбогдуулан Оросын эсрэг нэмэлт хориг тавихыг шаардаж байгаа барууныхны занал хийлийн дунд эсэргүүцсэн агуулгатай ийм байр суурь илэрхийллээ. За даваа гарагт Мариуполь хотод буун дуу гараагүй, харин босгочдын гол бэхлэлт болсон Донецк хотод өчигдөр их бууны нүргэн тасраагүй байна. Харин НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг Украины зүүн нутагт тэмцэж байгаа цэргүүдийг НАТОгийн гадаад цэргийн хүч юмаа гэсэн Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн мэдгдлийг эрс няцаалаа. Украинд НАТОгийн ямар ч цэргийн хүч байхгүй. Украинд байгаа гадны цэргийн хүч бол Оросын л байгаа. Украинд Оросын цэргийн хүч орж босгочдыг зэрэг зэвсгээр дэмжиж байна гэдэг том асуудал. Бид Оросоос их хэмжээний зэвсгийн урсгал Украины салан тусгаарлагчдад хүрч байгааг харж байна. Эцэст нь хэлэхэд НАТО Минскийн гэрээнд тулгуурлан хилэлцээний замаар инх тайван шийдэл гаргах бүх талын хүчин чармаалтыг дэмжих нэгдсэн байр суурьтай байна. Мөн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын шинжээчид Мариуполь хотод энгийн иргэдийн амьд хүрсэн Град, Ураган гэх пуужингуудыг салан тусгаарлагчдын хяналтанд байдаг бүсээс харвсан болохыг мэдэгджээ. За өнгөрсөн оны 4-р сард Украины зүүн бүс нутагт буун дуу гарч эхэлснээс хойш 5100 гаруй хүн амнасаа алдсан байна. Гэхдээ Мариуполь хотод болсон үйл явдал өнгөрсөн 9-р сард гал зогсоох гэрээнд гарын үсэг зурснаас хойш хамгийн ноцтойд тооцогдож байгаа юм а. Энэ хоорондоо Украиний ерөнхийлөгч Петр Порошенко Европын холбооны хүмүүнлэгийн тусламж хариуцсан комиссартай уулзалт хийж хүмүүнлэгийн хямрал нүүрэлсэн бүсэд хэрхэн тусламж хүргэх асуудлыг ярилцжээ. Энэ үеэр Европын холбооны комиссар зүүн Украинд зэвсэг дэмжлийн хөлд зовж зүдэрч байгаа энгийн иргэдэд тусламж үзүүлэхэн дахин баталсан байна. За энэ уулзалтын өмнөхөн буюу Бям гарагт стратегийн чухал байршилтай бомб хот Мариуполд Пужингийн халдлага болж 30 гаруй энгийн иргэн амир өгсөн юм а. Мөн өдөр Украины босгочдод энхийн гэрээг үл ойшоож байгаагаа мэдэгдээд илүү их газар нутгийг хянахын тулд Киевийн засгийн газрын эсрэг өргөн фронтоор тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. За босгочдын энэ байр суурь Украины хямралыг зогсооход зуучлагч байр сууриас хандж байгаа Европын холбооны хүчин чармаалтыг үр дүнгүй болголоо гэж шинжээчид тэмдэглэж байна. Европын холбооны эрх баригчид Грекид олон улсын тусламжийг зогсоох зорилготой радикал нам ялалт байгуулж засгийн эрх авсан явдалд хариу байр суурь илэрхийлсэн нь Европын бүс тодорхойгүй байдалд оров гэсэн хардлага дагууллаа. За Европын комисс ямар ч орны засгийн газартай ойр хамтран ажиллах ёстой. Тэр утгаараа Гректэй хамтарч ажиллана гэдгээ мэдэгдэж байна. За мөн Европын парламентын дарга Мартин Шульц Грекийн сонгуулийн үр дүн Грекид том өөрчлөлт Европ төвд чухал нөлөөлөл авч ирэхийг тохиоллоо. Гэхдээ тогтвортой байдлын төлөө одоогийн гэрээ хэлэлцээрээ дагаж мөрдөх нь зүйтэй гэж мэдэгдсэн юм а. Грекийн засгийн эрхийг авч байгаа Сириза нам Грекийн санхүүгийн тусламжийн зээлийн хариуд төсвийн зардлыг танах татварыг нэмэгдүүлэх шаардлагыг зөөлөх, тусламжийн зээлийг бууруулахыг Еврогийн бүсээс шаардаж байгаа юм а. За Грекийн үр зээлийг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр яриа хэлэлцээ өрнөх сунжрах төлөвтэй байна. За гэхдээ бүс нутагтаа эдийн засгаараа тэргүүлэгч жин нөлөө ихтэй Герман улс Европын үр зээлийн асуудалд хамгийн хатуу чиг шугам баримтлаж байгаа юм а. За тал бүрийн хатуу байр суурь Грекийг Еврогийн бүсээс гаргаж улмаар Европ төв болоод Европын холбоог дөргиоход хүргэхгүй гэж зарим шинжээчид онцолжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модинаар Шинэ Дели хотноо бизнес уулзалтын өмнөхөн эдийн засгийн хамтын ажиллагаа болоод үйл явцын талаар байр суурь илэрхийллээ. Хоёр удирдагч Америк энэтхэгийн бизнес уулзалтанд оролцсон хоёр талын компаниудын эрх баригчдад хандан цаашдын зорилтоо онцлон тэмдэглэсэн байна. Энэтхэгийн ерөнхий сайд Шинэ Дели Вашингтоны эдийн засгийн хүчтэй түншлэлээр бүх өндөрлөгтөнд таатай дэлхийн ертөнцийг бүтээнэ гэдгээ тэмдэглэсэн байна. Харин цагаан ордны тэргүүн Америк энэтхэгийн хооронд бизнесийн харилцаа тэлж байна. Тиймээс Америк нэгдсэн улсын засгийн газар энэтхэгтэй хамтарч нэн тэргүүнд худалдаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэдгийг онцолж хэлжээ. За сүүлийн хэдэн жилийн хугацаанд хоёр орны худалдаа 60 гаруй хувиар өсөж өнөөдөр жилд бараг 100 тэрбум Америк долларын худалдаа хийгдэж байгааг Барак Обама онцолсон юм а. Бид та бүхэндээ дэлхийн үйл амьдралын мэдээ танилцууллаа. Одоо 20 өдрүүдийн цагаа гарын мэдээ хүлээн авцгаана.
Эрхэм үзэгчдээ, үүгээр Монголын мэдээг хамтлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийнхөө мягмар гарагийн дугаарыг өндөрлөж байна. Цагийн хүрээдтэй хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Тавтай сайхан амарцгаалаа.